Нью-Йорк хотод Бямгаргийн орой шөнийн 12 цаг болоход 5 минут дутуу байсан бөгөөд 1:59 дугаар гудамжинд метроны буудлуу нэлээ яарсан шинжтэй гүйж байв. Шалтгаан гэвэл гэртээ харж найз охинтойгоо цагийг сайхан өнгөрүүлж амьдралаа эргэцүүлээ ярих. Түүний метроны буудлууд хөөж ирэхэд нэг ачирхалтай зүйл тохиолдсон. Буудлын ор хаалганы урд модон ачлаг тавьсан нь хачирхалтай. Тэр хүн урд өмнө хизээж ийм зүйл харж байгаагүй. Бас Брүүклийн нэрийг дуудаагүй. Ядаж байгаа цаана байгаа зүйлүүд нь хэвээ ажиллаж байсан. Бас яарч байсан учраас түүнийг даваад метроны буудлал руу оров. Тэрээр буудлал руу ортол хинч байхгүй байгааг анзаарав. Өөртөөгөө ярив. Магадгүй би алдаа гаргасан байх. Үнэхээр энэ засвартай хаагдсан байна хэмээн буцаа явах гэтэл галт тэрэгний чимээ хүчтэй сонсогдов. Тэр дотроо хэвээл байсан байна хэмээн цагаа хартал. Яг 11 цаг 57 минут болж байв. Галт тэрэг зогсоо хаалгаа нээтэл залуугийн өмнө суудаг байсан галт тэргийг бодвол нэлээ хуучирсан хөгшин загвартай байсан ч юу ч бодлогүй татгаш орон байдлыг анзаараа хартал бас л хинж байсангүй. Хачирхалтай ч гэлээ тэрээр өмнө бараг л хоосон галт тэрэг суудаг байсан ба тэр дундаа оройн цагаар химээ өөрийгөө тайвшруулв. Яг хөдлөлтөө зэрэгцэн гадна талны хүү орлож байгааг сонсон. Галт тэрэгний хаалгаар шагаан хартал олон нийтийн тээврийн албаны ажилтан зогс нанаасаа гар химээ залуу руу орилж байв. Албаны ажилдаа яг зэрэгцэн ирсэн ч амтсангүй. Тэрээр хойноос нь зогс гэж мянга ашигласан ч бүх зүйл оройтсон мэдээж. Тэрээр санаа алдаа холбоогоо авав. Би дахиад нэг хүнээ алчглаа хэмээн хэлв. SCP-ийг таваар буюу хүн болгоны хил цайснаа цаг хугацаагаар ойлгочих гал тэрэг. Тэг таваар Нью-Йорк хотод R4 стандарттай метро юм. Хотын албан ёсны бүртгүүлд энэхүү галт тэрэг нь 1931 онд бүтээгдэж 1975 онд хаягдл болсон хэмээн мэдээлсэн. Цаашид байх эсгүй байсан ч Тэг 52 Нафтаун AD зам дээр 59 дугаар гудамжинд 8 дугаар өрн чөлөөний буудлал дээр яг бэм гараг бүр 11 цаг 57 минутанд гарч ирсээр байгаа нь хачирхалтай. Галт тэрэг нь 80 гаруй жилийн өмнө үйлдвэрлэгдсэн үеийнхтэйгээ яг адилхан загвартай бөгөөд A50 хэмээн тэмдэглэсэн байдаг. Бэм гараг бүр галт тэрэг яг ижил цагт ирж зорчигчдыг хүлээн авах. Эсвэл буулгахын тулд 5 минут л онгорхой байлгадаг. Тиймээс хамгийн гол асуудалтай орцгоё. Галт тэрэг яг хаашаа явдаг вэ? Эдгээр асуултууд SCP-ийн ажилтнуудын хувьд толгойг нь хашлсан асуудал боловч Тэг 52-ийн хамгийн аимшигтай зүйл нь бол галт тэргийн суусан хүн хизээ хаана буун гэсэн баталгаа байхгүй доршин. Харамсалтай нь Тэг 52 суусан хүмүүсийн ихэнх нь дахин хизээж гарч ирээгүй юм. Олдсон цөөхөн хэдэн хүмүүс нь 1976 оноос 2204 он хүртэл янз бүрийн огноогоор галт тэргийн суусан гэж мэдэгдсэн бол сүүлчийнх буюу 1976 оноос 2204 он хүртэлх нь өөрийгөө 300 жилийн ойн тусгай галт тэрэгэн суусан гэж бодсон хэмээн мэдэгдсэн юм. Одоогоор хэвэн босон зорчигчдын хин галт тэргэнд орсон, гарсан хооронд ямар нэгэн дурсамж мэдээллийн талаар санахгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тэг 52-оос бууж ирсэн зорчигчдыг нэн даруй сайт 21 дээр авчирч гарал үүслийг нь тогтоох. Одоогийн цагийн хэмжүүрт ямар нэгэн аюул учруулж байгаа эсхийг шалгах шаардлагатай бөгөөд тэр хохирлоос үүссэн зорчигчдыг буцаа нийгэмд нь эргүүлэн оруулах ажлыг тогтмол хийж байгаа билээ. Энэхүү бодит байдлын цагийн урсгал болцсошгүй саад бэрхшээлээс урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой хугацаагаар саатуулах ёстой. Одоогийн байдлаар сайт 21 дээр идэвхсэн 26 зорчигч байгаа бөгөөд орчин үеийн нийгэмд аюулгүйгээр гаргахад хараахан болоогүй байгаа бөгөөд тэдний анхны байдалд нь буцаа оруулахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Ярилцлагын дараа эдгээр хүмүүсийн зарим нь өөр цаг хугацаанаас ирсэн болохыг олж мэдсэн юм. Галт тэрэгтэй холбоотой аливаа сэжигтэй үйл ажиллагааны мэдээллийг дэлхийд даяар хянаж шалгаж байна. SCP-Тэг 52 хэвэн бос галт тэрэг харагдахаа болсон бусад үед нь яг юу болж байгааг илүү сайн мэдхийн тулд хэд хэдэн туршилт хийсэн. Эхний туршилт 2009 оны 5 дугаар сарын 31-нд SCP-ийн нэг ажилтныг галт тэрэг суулгасан бөгөөд ууг ажилтаа өөрөө өслөөр суусан. Тэр одоо хүртэл холбоогүй ор сураггүй байгаа. Хоёр дахь туршилт. Уг туршилтаас 7 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 6-нд ууг ажилтнанд туршилтанд орон мөн хизээж олдоогүй боловч 1980 онд манай он цагийн эхлэхээс рүү буцаж ирсэн байж магадгүй гэж тамга байгаа бөгөөд 1980 оны мөргөлдөөний үеэр амь өргөцсөн гэж үзсэн. 3 дахь туршилт 6 дугаар сарын 13-нд бас л 7 хоногийн дараа ууг ажилтнанд туршилтанд орон энэ удаа ажилтан буцаж ирсэн бөгөөд 2-7 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 27-нд буусан ба гараа мэд заслын аргаар авсан бололтой галт тэрэгнээс буусан юм. Түүний халаас нь дахиж илгээх хэрэггүй гэсэн зурваснаас өөр юу ч байсангүй. Түүнээс мэдээлэл авсан ч юу ч санахгүй байгаагаа хэлсэн юм. Энэхүү 3 дахь туршилтын дараа өв 5 зөвлөлөд дахиж туршилт хийхийг хориглосон юм.
Гэхдээ тийм ангийн ажилтнуудад туршилт хийх гэж байсан ч тэд нэр хүнд гэмт хэрэгтнүүд болохоор өнгөрсөн эсвэл ирээдүйд очин зүгтах аюултай гэж үзэн бас цуслагдсан. Галт тэргэн санаатаагаар суусан ажилтнуудаас гадна хэд хэдэн алдартай зорчигчийг олж илрүүлсэн. LCBD-52 Нью-Йорк хотын метроны системийг зогсоох эсвэл зайлуулах боломжийг өнөө хүртэл баталж Евклид ангилал гэж үзсэн юм. Харин хохирол баг гаргахын тулд 59 дахь гудамжны ABCD буудлуудыг замын засвар үйлчлэх гэх нэрээр бэм гаргийн шөнө 23 цагаас нэм гаргийн өглөө 1 цагийн хооронд хааж байх тушаад гарсан юм. Яг энэ автобусан суусан ихэнх зочдод юу тохиолддог вэ? Бид зүгээр л мэдэхгүй байна.